Guys, би Слендринаа part 2-ыг хийж ингэж ойлгож болно. Яа энэ яг туу. Би энэ дээр өмнө бичлэг хийгээг багтаа тоглосон байхгүй юу? Тэгсэн чи бүр арайс 8 ном олж иж ялсан шүү дээ. Шууд эхэлж яах та амар азтай шууд нэг төлхөр олчлоо. Йоо. Яг ингэ цочоос махгүй юу? Гэтэ би энэс нь цочхоо үлдсэн л доо. Ээж ёо. Ой чи юу ч байхгүй шүү. Тэн түрүүний орс өөрөө юм. Инжим бэн. За тэнцэнийг ном байна. Юу хаач тэнгэнэ. Яа би өмнө засгүйс мэд яга энэ дээр зочоод байгаа юм бэ? Ямартай жишээ гараад үзье. Энэ нөгөө анх төрсэн газар. Энэ ч бол машины дуг байна. Ёо! Please дай ингэж очоохоо байл л доо. Нэг энэ ч ном байхгүй ч байхгүй. No explain guys. Ай чимээ навгаалаа. Ёо тийч яагаад гэхтэй яа би. Ёо! Тэрвшт guys. Та нар харж гин үү? Энэ нэг өргөчтэй. Please. Ёо, тэрвэрч. Please нэг тэрвэрч. Guys, энийг аргалсныхаа дараа бол зургаас ямартай ч аргалчих шиг боллоо. Тэгээд нэг бүх болсон. Түгдээтэй гэж. Энэ түн орж ирсэн алах тий. Би юу мэдээлээ. Би ч энэгээр явцсан ш.
Йоо, ихтэй би явсан замаар ямар их явж байна. Яа, наа гүрүүхтлээ алгалаа. Миний зүрх дахид цэрэхгүй байхаа. Баттай мэдэж байна. Ямар нэгэн түлхүүр олдочооч тээ, please. Нахан ман дээр үлгэттэй байхгүй наа. Би түүний өрөөнд ноцолцсон тий. Түгжээтэй. Идрөө эндээс нэг бүк олсон байхгүй юу? Яа, энэ нэг мангарын чи. Яа, нав дэм байлах тааштай. Ёо. За guys, иргээд ирлээ. Нөө энэ цачаахал болчих тийм үү? Ээж энэ юу вэ? Энэ одоо яар гэж аим шиг вэ? Энэ чиний түлхүүр вэ? Энэ ясны бүк байна. 8-аас 5 бүк толлоо. Яарч тэнцэнийг байна. Дээр яг ингэс махгүй. За энэ ч бас нэг түлхүүр байна. За. Одоо сүүлийн бүкийг олчих юм бол боллоо. За энэ 2 түлхүүр байна. Үгүй 3 түлхүүр олчлоо. Хашгууд сүүлийн бүкийг олчлоо. Ээж. Яа, болоод өгдөө. Бия. Аяа. Болоод өгдөө цаашаа. Би ноцолдож дуусахаар уулзъя. За guys, ноцолдоо дуусчлаа. Guys, хаашаа л нөгөө газар ч. Энэ. Баяртай Слендерина. Чамтай их сайхан байлаа гэхгүй. Ёо, эцний ивийн тоглоомыг ялдаг юм байж. Ой, guys. Эцний ивийн тоглоомыг ялдаг юм байж.
Тэгээд артэж бичлэг үз та бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд лайк болоо сабба дараа дараагийн бичлэгээр